Сайн байна уу? Сайн байна уу? Жирэмсэн бол өндөр настай хүмүүс тийшээ очихгүй үйлчлүүлдэг ш. Та тийшээ үйлчлүүлчихгүй. За яах вэ? Би нөгөө жирэмсний тэтгэмж хөгжөлдөж байгаа юм. Тэгээ сүүлийн 2 жил би хуваараа төлсөн байхгүй юу? Хамгийн гол нь дунд нь нэг 2 сар тасалдсан байгаа юм. Тэгэхээр юу н авах боломжтой юу? Боломжтой. Хамгийн гол нь хуваараа болон албан байгууллагаас төлж байгаа хамаагүй та сүүлийн 12 сар яг нийгмийн татварлаа төлсөн байх хэрэгтэй. Тэр дундаа сүүлийн 6 сард нь яг тасалдлахгүй төлсөн байх хэрэгтэй байхгүй юу? Гэтэ 12 сар бүтэн төлсөн байх хэрэгтэй гэхээр чинь тэр дунд чинь сүүлийн 6 нь ялгаагүй л төлөгдсөн байна гэсэн үг үстэй. Би харин сайн ойлгохгүй. За таны хувьд бол 2 жилийн хугацаанд төлсөн ч гэсэн тэрний дунд нэг 2 сар алгалсан болоо ингээд 12 сарынхаа хамаагүй таних 22 сар төлөгдсөн байна гэсэн үг шүү дээ. 2 сараа хасах юм бол тэгэхээр тэр 22 сараас чинь яг хамгийн сүүлийн 6 сар нь бол ямар ч тасалдахгүй төлсөн байх хэрэгтэй. Хэрвээ таних тэр шаардлага хангаж байвал асуудалгүй. Тэгэхээр би хуваараа даатгуулж байгаа учраас тэтгэмж авах хүсэлтээ хизээ нь гаргана гэсэн үг үү? За та 37 хоногтой болсон өдрөөсөө хойш эмнэлгээс жирэмсний амралтын бичгээ авсан 28 хоногийн дотор ер нь бол та нийгмийн татгалт хүсэлтэд гаргах ёстой гэсэн үг. Ямар нэгэн байдлаар 28 хоногтой амжаагүй тохиолдолд бол 6 сарын хугацаа гэж байгаа. Гэхдээ тэр 6 сарын хугацаанд болохоор хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд бол тгийг сонгодог байгаа шүү. Та гэхдээ хүндэтгэн үзэх тухайн шалтгааныхаа нэмэлт өргөдлийг бас хавсрах ёстой байдаг шүү. За баярлалаа. За